За Дундгой аймгийн өндөр шил сумын төх 100 жилийн хурдан даагны оролдоо төхөөрөмжийн загвар орж байна. За алдарт гүрийн боруудын удам өгсөн шилийн гүр хөгшлийн удам турдан хөлгүүд ирээдүйн төмөн их даагнуудын оролдоо 32 төмөн их өнөөдөр оролдохоор төхөөрөмжийн загвар орсон байна. За 6 насны мөрдийн оролдооны отхон оролдоо Дам Монголоор оролдох юм ураатай өндөр шил сумын төх 100 жилийн бэрнүүдийн даагны оролдоо төхөөрөмжийн загвар орж байна. За ер нь бас 7 сарын сүүлчээр болж байгаа учраас айраг төрөтэй даагс нэлээд ирсэн арга жишээ бүртгэл дээрээс орж байгаад. За 5-6 ч айрагтай дааг энэ жилийн баяр наадмынхаа битүү адуу бол бас нэлээдж байна. Айраг төрөтэй адууч нэлээд орж байна. За оржилоо тэр цаадлын зэр дагчин нэлээд зайтай гараад чинь цаахан урч гарчих шиг боллоо доо. За ам хөө нөгөө сонин баярын балдан дэр чи харвар мөн үү? За сайхан ойртож байгаа номерлоо явчихнаа. За хэд хэдэн сайхан шарга дааг мордож байсан да. Тэр хэд лөнгөн дээр гараад ирсэн шиг харагдаж байна. За шарга дааг, савдар халзан дааг. За өнгөний зэр дааг чи харин нилээн зайтайхан гараад. За энэ удаа харин машинд чиглүүлж гарч ирж байгаа юм байна да. За жаахан үлдэж байгаа энэ хэдэн дааг руу ойртчих. Тэгээ жаахан үзүүрэж байгаа нарийнс гэж орохгүй бол өнгөний дааг дээр хамаагүй очих юм бол энэ чинь 2 үзүүр гараад даагны өмнө болчих гээд байна. За чиглүүлж харахад дааг маань аяндаа сайхан жигдрээд нэг замдаа ороод. За цагаан хавсан зүүн домогтой хээр дааг гарч ирсэн харагдаж байна. За одоо бүртгэлийг хараа сайхан явчин да. За хул даагны номер хэд вэ? За 122 юм уу? Цагаан бор даагны номер. За 122 номертой Дундгой аймгийн өндөр шил сумын Баяр Магнам баяр дахтын урдан загалт дааг байна. Үлзий сумын Буянтын наадамд галын наадамд нэг айрагдсан дааг байна. Наатлын жижигхэн загалт дааг. Цаатал нь 200. За 114 номертой цаатал 10 загалт дааг. Энэ Дундгой аймгийн өндөр шил сумын Баян мөнхийн мандах хоёрын урдан загалт дааг байна. Баг наадамд нэг төрүүлж нэг айрагдсан гэдэг том загалт дааг нь бол Баян мөнхийн мандах хоёрын дааг байна. За 113 номертой бор дааг ус хараад ирсэн байна. За 113 номер Дундгой аймгийн өндөр шил сумын алдартай Зан сүргийн мөчрөлийн урдан бор дааг байна. Өчтөр соёолынгийн уралдаан соёолоо хайргадуулаад. За тэгээ бас Хязаалан хонгор руу их зарлагдаж уралдсан да. За 211 номертой шарга дааг чи юу лээ? За бүртгэл дээр бол байхгүй харагдаж байсан да түрүү. За инг төвшин Дундгой аймгийн алтан ширээ сумын инг төвшингийн шарга дааг. Хаа тийм ээ. Дундгой аймгийн алтан ширээ инг төвшингийн урдан шарга дааг энэ явж байна. За арийнх нь 110 хэдүү хүрэн дагны номерыг нэг харчихсан. За хул дааг бас яваад байгаа. За хул дааг нь баг нөгөө Чулуунагийн мөнх хоёрын хул дааг юм болоо да. 130 хэд юм байна. Зэр дагны үг төвтчихэд ерөөсөө номер харагдахгүй. За алтан ширээгийн инг төвшингийн шарга дааг энэ явж байгаа. За 114 номертой том загалт дааг нь Баян мөнхийн манд хоёрын урдан загалт дааг байгаа. Залуу яач. За нөгөө Бадарчингийн Баян мөнх юм байна да. Бадарчингийн Баян мөнх юу манд хоёроо таарах. Бадарчингийн Баян мөнх Бадарчингийн Баян мөнх гэдэг ахтай хоёр сайн яаж байдаг энэ хоёрын юу манд хоёрын дааг шиг байна. За өнгөний зэр дааг чинь төхөөрөмж ногтол Т2-т гараа явуулсан шүү дээ. За 288 номертой хээр дааг наагур гараад ирсэн. Цагаан усан зузаа томхтой. За 288 номертой хээр дааг энэ Дундгой аймгийн өндөр шил сумын гооч Одгөрлийн золмонгийн урд хээр дааг байна. За өчигдөр азарганы уралдааныг тайлбарж үзэж та бүхэнд хүргэсэн санаж байгаа. Дундгой аймгийн өндөр шил сумын ариат Одгөрлийн сансар Одгөрлийн золмон гэж ахтай хоёр байдаг. Одгөрлийн Соломонгийн урд хээр дааг наагур юм байна. За өнгөлөөд байгаа зэр талцсан дааг Дундгой аймгийн өндөр шил сумын уяач Батбаярын элбэг сайгны урдан зэр талцсан дааг юм байна. Нэмэн Зэрэндөвгийн адууны одоо бөөлөн домогтой юм урдан төмөн их байна. За Жөөжин Батбаяр гэдэг Дундгой аймгийн өндөр шил сумын нягтлангаар ажиллаж байсан аймгийн бас цолтой одоо бүх байх ёстой. Алдарт их уяач Жөөжин Гомбатын төрсөн ах Жөөжин Батбаярын хүү одоо элбэг сайхны урдан зэр талцсан дааг өнөөдрийн уралдааны хөтлөөд байгаа юм байна. За Нэмэн Зэрэндөвгийн онгон домогтой бол одоо 4 дааг өнөөдрийн уралдаанд мордсон байсан зэр даагнууд. За бүгдээрээ өнгөнд гарч ирээ сайхан уралдаад гаргаж байна. За өнөөдрийн хурдан морины комиссарч ажиллаж байгаа Жөөжин Батбаярын хүү элбэг сайхны урдан зэр талцсан даага. За 240 номер чинь Дундгой аймгийн айраг сумын гооч Амар санаагийн жаргал хоёрын урдан цоогор дааг байна. Өчигдөр соёолонд дөрүүлгсэн шүү дээ. Айргийн залуу. За наатлаар нь Дундгой аймгийн өндөр шил сумын гооч Одгөрлийн золмонгийн хээр дааг, цаагур нь Галагийн миний биш ар дааг. За 240 номертой цоогор дааг Дундгой аймгийн айраг сумын гооч Амар санаагийн жаргал хоёрын урдан цоогор дааг гэсэн 4 даагийг ин ч гэсэн байна. За 101 номертой зэр дааг бол бүртгэл дээр байхгүй дааг байна. За жаахан үлдээ. За 109 номертой даваа жаргалын цавдар халзан гэж бол байна. Гэтэ энэ бол 109 номертой юм байна. 101 бол биш юм байна. За жаахан үлдээд өнгөний 4 дааг ингээд зайтай дохоо явсан. За нөгөө том сайхан загалт дааг чинь гараад ирсэн. Нөгөө алтан ширээгийн инг төвшингийн шарга дааг ард дээр нь байна. За 114 номертой зэр дааг загалт дааг Дундгой аймгийн өндөр шил сумын Баян мөнхийн манд хоёрын урдан загалт дааг баг наадамд нэг төрүүлж нэг айрагдсан гэдэг загалт дааг чинь энэ шүү дээ. За ард нь дахиад загалт дааг гарч ирсэн. За энэ нөгөө Баяр Магнам баяр дахтын загалт дааг болов. За 127 номертой
За 127 ч биш дээ. 127 номер л бүртгэл дээр байхгүй байгаа. За 122 номертой. За тийм байна. Баярмагна баяр төгтөн загалдаг мөн байна. Өлзөө зам Бонти багийн наданд айрагдсан загалдаг мордуулсан гэжээс энэ байна. Дундгой аймгийн өндөрчлөмийг Баярмагна баяр төгтөн урдан загалдаг явж байгаа. За ингээд 7 дээр загалдаг. За 6 дээр алтан ширээгийн шаргадаг. 5 дээр Дундгой аймгийн өндөрчлөмийг бач Баянмөнхийн манд хоёрын загалдаг гэсэн 7 дахин дэгэн гараа явцсан. За хул дагны номер 111 номерын байна. За 111 номер Дундгой аймгийн за түрүүн шүтлэнгийн уралдаан хээр зөгээ өрөө хоёр байсан. Дундгой аймгийн өндөрчлөмийг Баттамрын Бэлчин нэмийн ордо хулаалагдаг байна. Дөрвөн ширээ хулаалагдаг энэ явчлаа. Түрүүн 111 номер чинь хээрний номер байна шүү дээ. За арын зэвдрийн номер 109. Түрүүн энэ ган өрлийн Батгүрлийн Отгонбаатрын ногоо өрөөгөөс хүүхдэл мөн байна да. За 104 номерын болоо да. За зээрдэг Дундгой аймгийн өндөрчлөмийн мөнх хотгоны Дэмбэрлэн бөгийн урдан зээрдэг байна. За ард нь 110 хэдэмдээ бордаагны номер хөхөрдаг. За 112 гоёны хонгор дээшээ харсан саран дагтмахтай юм байна. За 113 номертой бордааг. За энэ Зандан сөрөнгийн мөнх чиглэлийн бордааг юм байна. Дундгой аймгийн өндөрчлөмийн сумын алдартай байж их байж Данзангийн Зандан сөрөнгийн мөнх чиглэлийн урдан бордааг байна. Өчигдөр соёолоо харагдуулж хязаад хонгор мөн ч их зарлагдж уралдсан да. За арын дагнуудаа бас харуулъя үзэгчтэй. За 131 номертой зээртэй хойноос орж ирж байна. За 131 номер гэдэг бол Дундгой аймгийн өндөрчлөмийн Төрөн мандахын өсөх хоёрын хордон зээрдэг байна. Төрөн мандахын өсөх хоёр. За цаагуурн 113 номертой Зандан сөрөнгийн мөнх чиглэлийн урдан бордааг яваад байгаа. За 207 номертой зээрдэг яваад байна. 207 номер Дундгой аймгийн өндөрчлөмийн гэрчлөөний хордон зээрдэг байна. За наан 202 номертой зээрдэг энэ Дундгой аймгийн мандах сумын мөнх эрдний инх төвшингийн хүрэн дааг байна. За 231 номертой хул халзан даагийн болоодаа голд нь яваад байгаа. За хул удаан халзан дааг бол энэ Дундгой аймгийн мандах сумын Алтан баярын дог сөрөнгийн хар удаан дааг байна. Хул удаан халзан дааг байна. За энэ нөгөө аймгийн алдартай байж Алтан баярын хүү байна да давгсран. За гомсрөнгийн цумын за хөөнөдөг давгсран гомсрон гэж ахтай хоёр байх хэвээр энэ гомсрөнгийнхэн дааг байна. За 184 чин толгын гонгагийн тамга бараг мөн доо. За 184 номертой за бүрийн Булбаатарын хул дааг гэж байна. За тэр нас болгонд л хурдан хулаадуу мордуулж байна да. Соёолоо хулаадуу байсан, шүдлөө хулаадуу байсан, хул даагнаас хурдан байгаа гэсэн энэ юм байна. За сумын алдартай байж бүрийн Булбаатарын хурдан хул даага. За одоогоос 22 жилийн өмнө Дундгой аймгийн 60 жилийн өмнө баяр наадамд хурдан хул даагаа бас айрагдуулж том бүсийн айраг авч байсан бүрийн Булбаатар руу ээж байна. За улсын бүсийн уралдааны айраг авчаад аймгийн зулаа аваагүй бараг цорын ганц яж бүрийн Булбаатар руу ээж байгаа болоо да Дундгой хэмжээнд бол. За 202 номертой зээрдэг наагур нь яваад байгаа. За энэ бол Дундгой аймгийн мандах сумын мөнх эрдний инх төвшингийн хурдан зээрдэг байгаа. За голдон 113 номертой Зандан сөрөнгийн мөнх чиглэлийн бордааг явж байна. За 207 номертой зээрдэг чинь Дундгой аймгийн өндөрчлөлийн гэрчлөний зээрдэг саагуур нь байна. За 194 номертой зээрдэг араас орж ирсэн энэ Дундгой аймгийн өндөрчлөлийн Баянмөнхийн мөнх хоёрын завдар дааг байна. Өчигдөр бас их зарлагдж уралдсан да. Баянмөнхийн мөнх хоёр. За 199 номертой сартай зээрдэг Содон зуун мөнхтийн зээрдэг байна. Аймгийн алдартай байж олон түмэнд Сомоо хот гэж ярьдаг Содон зуун мөнхтийн урдан зээрдэг тэр цаагуур нь гараад ирсэн байна. За урагшлаа да. Бага атуу бол ер нь мөн олон удаа хайрдаг төрөлгсөн хүн шүү дээ. Өндөршил баяр наадам. За өндөршил сайхан дулаан мандах гэдэг олон хайраг төр авсан хордон саарлмартай Содон зуун мөнхтийн урдан зээрдэг гарч ирсэн байна. За загалдаах чарин жаахан зөв тийшээ болцсон байдаг чи юу вэ? 122 номертой Баярмагна баяр төгтөө урдан загалдаах энэ явж байна. За 288-тай хээр даах чинь бүр замаасаа гараа явждаг чи юу лээ? За 288 од гөрлийн соломонгийн хээр даах өнгөний яваад үлдчихлээ. За энэ 122 номертой өндөршил сумын Баярмагна баяр төгтөө урдан загалдаах. За урагшлах уу? За 110 номертой нөгөө хул халагдаах Баттамрын Бэлчин нэмийн ордо хулаалагдаах да түрүүнөө шүтлэнгийн уралдаанд цэгээ өөрөө хоёроо эзэн. За тэр хэдэн даах чинь зөв тийшээ нэж байгаа ханарх маягтай байдаг чинь. За 5 даг тасраа явчихсан. За нөгөө үзүүр аваа гарч ижсэн нөгөө бүртгэл дээр 101 номертой зээр даах чинь ингээ үлдчихлээ те. За 101 номертой зээр даах жаахан удаан болоод үлдчихлээ нөхсөр дээр. За 240 номертой цагаан хонгор цоогор даага яваад байгаа. За энэ бол Дундгой аймгийн айраг сумын байж Амарснагийн жаргал өрийн ордон цоогор даага өчтөр соёолон дөрүүлсэн. Наатлаар нь гайлагийн миний бишээ урдаа хардаг байгаа. Хурдан хараа зэрэг хайрлсан. Наатлын үеж бол хараа зэрэг хайрлсан. Саатлын үеж бол хонгор соёолон дөрүүлсэн шүү дээ өчтөр. За өнгөн дээрээ нөгөө загалдааг нь гараад ирсэн юм байна штэ. За энэ өгсүр дээр шавхарч очоод өнгө авахгүй цаатаа бол ерөн тэгээд айраг түрүүн дээр Баттак гэдэг шиг харагдаад байгаа юм да. За 211 номертой Дундгой аймгийн Алтан ширээ сумын инх төвшингийн шаргал гэж хэлсэндээ бүртгэл дээр бол за 240 номертой Дундгой аймгийн айраг сумын Амарснагийн жаргал өрийн цоохор дааг нь ам үзүүн дээрээ. За Дундгой аймгийн өндөршил сумын Баянмөнхийн мандах хоёрын хордон загалдааг нь өнгөн дээрээ болсон 114 номертой хугацаа загалдааг. За инх төвшингийн шаргадаг чинь зөв тийшээ 91 цочоотой адуу байх шиг харагдаж байсан юм аа. Мордож байгааг нь харахад бол за өнгөний хоёр даг загалдааг цоохордог хоёр хөдөлж аваад холбож аваад хөдөлсөн дөө. Наатлаар нь 240 номертой Дундгой аймгийн айраг сумын Амарснагийн жаргал өрийн цоохордог байгаа. За цаатлаар нь бол Баянмөнхийн мандах хоёрын
хурдан загалдаагаа бага наадам нэг төрүүлж нэг хэрэгцсэн бүртгэл харагдаж байсан. За ойртоо дарах юм бол 114 номертой байгааг санагдаад байгаа загалдааг. За Баянмөнхийн манд хоёрын хурдан загалдаага өнгөн дээр аман өзөн дээр Дорногов аймгийн айргсмын байж амар снагийн жаргал хурдан зоохордаага. За эднийх нь баг нөгөө их үе самбууга намжил сөрөнгийн садангийн усад байгаа шүү. Дорногов аймагт болсон том наадам болгонд айрэг төрөө авж исэн. Самбууга намжил сөрөн гэж мундаг сайн уяач хүн байсан. Олон хурдан зэрд дуутай. Боржгон наадамд айрагдуулжсэн. Боржгон наадам, Аравчаагийн худагтын наадам бүгдэнд нь айрэг төрөөтэй. Намжил сөрөн алдартын одоо удам уяач байгаа шүү. За цаатлын загалдаагны номер 114 байгаа хаа. Дорногов аймгийн өндөршил сүмийн байж Баянмөнхийн манд хоёрын хурдан загалдааг бага наадам нэг төрүүлж нэг айрагдсан. 114 номертой мордсон байгаа. За жаахан үлдээ да тийм ээ. За өндөржилчүүд азаргыныхаа төрөг авчихсан байгаа. За шүтлэнгийн төрөө одоо комиссийн шийдэж байгаа хаа. Шүтлэн баг төрүүлж байгаа. За дааг бас ингээд хөтлөө гараад ирсэн байна. Загалдаа гараад ирсэн. За өнгөний хоёр дааг чинь зайгаа харин 2-300 м болгоод урагшижлаа шүү. Хоёр бүгэ хатуу. За шилийн хатууны шилийн наадмын өнгөн дээр одоо бүгэ хатуу гарч ирэхгүй бол одоо алдсан болохгүй л энэ ч одоо. За өнгөний 3 бүгэ хатуу сараа явцсан байсан. Тэгээ нэг загалдаахан жаахан үлдчихлээ. За цаохор загал хоёрын за улам холдлоо шүү. За жаахан цаашаа гараа явчих юм аа. Өнөөдрийн хатуу чинь яагаад холбоотойгоо бурдаж гарчаад байд юм бэ? За Дорногов аймгийн Алтан ширээ сүмийн инх төвшингийн шаргадаг ингээ 3 бүгэ хатуу өндөр жилийн баяр наадмын өнгөн дээр гарч ирсэн байгаа шүү. За ард нь нөгөө 101 номертой зээр талцсан дааг. За энэ даваа жаргалын цавдар алдсан гэдэг нь баг мөндөө 101 номероо 109-гээр тавьсан байгаа шүү. Хөдөлж урлаад өснөө цавдар алдсан дааг. За Дорногов аймгийн өндөр шилсүмийн залуу яач даваа жаргалын хурдан цавдар алдсан дааг гэж энэ баг л мөн бай таарна да. За Гайлагийн миний вишээ сартаа хардаа хоёулаа нийлээ хөдөлсөө. Цаатлаар нь даваа жаргалын хурдан цавдар алдсан дааг наагур нь Гайлагийн миний вишээ хурдан хардааг. Батбаярын элбэг сайгны хурдан цавдар алдсан дааг юм байна. Нэмэн зэрэндөвгийн адууны одоо бөөлөн домогтой юм хурдан дөмөнөг байна. За Жөөжин Батбаяр гэдэг Дорногов аймгийн өндөр шилсүмийн нягтлангаар ажиллаж байсан аймгийн бас цолтой одоо бүх байх ёстой. За 100 сая томогтой нэг 208-тай од гэрлийн цолмонгийн хэр дагаа ихцээрээ ороод ирсэн. Цаагуур нь 2 дагаа хөндлөлтүүлээ нийлүүлэх юм байгаа үстэй. За наатлын цэгийн даг чинь 111 үү. За хойноос орчин цэгийн дагны номер. За энэ нөгөө нэг занас хөрөнгөний үнэн мөнхийн загалдааг мөндөө. Зээр та харагдаж ирсэн. Энэ 124 номер байх ёстой. Үнэн мөнхийн томогтой даг мордож ирсэн. За түрүүн Чулуунагийн мөнх хоёрын хурдан хээр өрөө бас ийм томогтой байсан да. За 104 номертой мөнх хотгоны Дэмбэрл юмгийн хурдан зээр дагаа юм байна. За ижилхэн тамгтай 2 зэр даг мордож ирсэн дөрөв. За гойны онгорт нь задгаа бөөлн намг дарддаг юм байна. За цоохор даг нэг хонос орд ирсэн байна шүү. Хонгор цоохор даг чирэн огт харагдаг гарагдаж байна. За 288 номертой хээр даг зөв тийшээ гарч гад энэ од гэрдийн цолмонгийн хурдан хээр даг байгаа. За 131 номертой зэр даг нь голд яваад байгаа. Энэ төр монтгийн өсгөрийн хурдан зэр даг байгаа өндөр шил сумын байж. За жаахан үлдээд за хэдэн бүгэ хатуу гарч ирсэн. За энэ нөгөө 122 номертой загалдааг Баяр Магнан Баяр Тогтын хурдан загалдааг нь яваад байна. Баяр Магнан Баяр Тогтын хурдан загалдааг за наагур нөгөө дан саран домогтой 184 номертой Пүрээн болдоотын хурдан морин хэв олчихсан сайхан амтан байгаа энэ хулдааг. Ер нь гараан дээрээсээ лам зарагдаад байгаа харагдаж ирсэн. За 111 номертой хулдааг чинь нөгөө Баттуурын Балжины халагдааг түр хоёр шүтлэнгийн уралдаан гайхалтай болсон доо. Цаатлаар нь 110 хэд байлаа 113 байдаг бол бордааг чинь нөгөө занас руугийн мөнх чиргалын хурдан бордааг харагдаж байна. За дунд нь яваад байгаа 207 номертой зээрдэг Дорногов аймгийн өндөр шил сумын гэж гэрэл чулууны зээрдэг байна. Пүрээн болд дотрын хулдааг наагуурна. За Баттуурын Балжины хулаалагдааг ард нь. За од гэрлийн цолмонгийн хэрдэг чинь зөв тийшээ явах яасан дуртай дуу дандаа гарч ирчээд байгаа харагдаад байх юм да. За 194 номертой зээрдаагийн нийтийн дагны дунд байна. За 131 номертой өндөр шил сумын гэж төр мандхийн өсгөрийн хурдан зээрдэг энэ явж байна. Тэр цаатлын нэг хул алдсан будандааг чинь за түрүүн зарлагдж байсан да хул алдсан будандааг нөгөө алтан бэрийн давгсрынгийн сумын алдарт Дорногов аймгийн мандагсан мэж алтан бэрийн давгсрынгийн хул алдсан будандааг чинь энэ юм байна. Тэр онтлог нарлаг урагшаа явуулсан байна. Хул алдсан толгой харагдаад байсан. Хэдэн дагны голд орж иж ирсэн. За ингээд 5 дааг маань явцсан шүү дээ. За 5 дааг маань 3 хэсэг болчихсон байдаг. За цагаан хадны уртлын өксөр рүү хоцроо орж ирж байна. За Гайлагийн миний вишээ хардааг. За нөгөө даваа жаргалын цавдар алдсан даага ичил энэ явж байгаа да 109 номер 101 номер байлгүй дээ. За наадлаар нь даваа жаргалын цавдар алдсан даага төхөөрөмж унахад хөтлөөдсөн цавдар алдсан даага. Цаатлаар нь бол Гайлагийн миний вишээ хурдан хардааг байна. 125 номертой мордсон. За сумын алдарт байж Гайлагийн миний вишээ хурдан хардааг. Өчтөр хурдан хараа зэрэг айргийн 5 дурдлуулсан да. Айргийн 4 дурдлуулсан. Айргийн 5-нд жигмтэрчийн хөрөл отрын хурдан хараа зэрэг орсон. За алдарт байр хурал төрүүлээд өндөрчлээс 1 2 азар 4 тоор орсон. 2 хараа зэрэг. За Дорногов аймгийн Алтан ширээ сумын инх төвшингийн ширэг дааг. За бүртгэл дээр бол байхгүй инх төвшингийн ширэг дааг ингээ айргийн 3 дээр гарч ирсэн байна. 211 номертой эмэгтэй хөвгөттэй ширэг дааг ингээ айргийн 3 дээр гарч ирсэн яваад. За байраа бол хадгалаад байна шүү. Жохон ч хөвгөттэй Монгол эмээлтэй бас л сүүлийн үед бол харагддаггүй болсон дүр зэрэг байна да. Жижигхэн ширэг дааг. За эмээл ус жаахан урагшаа явчихсан юм байна да. Жижигхэн хөвгөттэй модон эмээлтэй ширэг дааг ингээд.
За нэг годоогоос нь 30 жилийн өмнө Монгол нааданд харагддаг байсан дүр зураг тод харагдаж байна да сая. Модон эмэлтэй жоохон хөвгттэй шарга дааг. За өнгөний 2 даган дээр очноо. За манай өнөөдрийн шууд амжилтын ивент гэж отог хүрээнд ажиллаж байгаа. Отог майхан отог хүрээнд ажиллаж байгаа. За өндөр шил сумын 100 жилийн баяр наадам бол одоо нар хур дэлгэрсэн сайхан цагаар болж байгаа. За маш олон сумын уяачд ирсэн. За нэг 16-7 сумын уяачд ирэн хүрэлцэн ирсэн. Дундгой аймгийн наатлын сумдаас ирэн бүх сумдаас ой өгөөгүй сумдаас ирэн бүгднгээс нь уяачд ирсэн. За Дорногой аймгийн хойтол сайхан дулаан айраг мандах 70 жаргалан гээд бүгднгээс нь уяачд ирсэн. Сайхан уралдаан болж байгаа. За хоёр бүгэ адуу нөгөө Google-г туунаар сэргдэг гүрийн боруудын унгонотог дээр чи хоёр бүгэ адуу гарч ирээ хөтөлчихсөн. Наадлаар нь 240 номертой Дорногой аймгийн айраг сумын уяач Амар Снагийн жаргал хоёрын хурдан цоогор даг яваад байгаа. За цаатлаар нь бол Дундгой аймгийн өндөр шил сумын уяач Баян мөнхийн манд хоёрын хурдан загал даг яваад байгаа. Баг нааданд нэг төрөж нэг харагдсан. За өндөр шил сумынхаа нөгт өндөр жилийн өндөр довтой наадмаас айраг төр авахд ойрхон байна да Баян мөнхийн мандах уяач. За энэ уруудаар гараа түрүү шүтлэнгөө цаашаа явчихсан чинь цаанаас нь сайхан заавар зөвлөл өгж явахгүй бол хоёр даагны хөөгдөл жаахан томоогд ч мэдгийн. Хоёр шүтлэнгийн уралдаан бол Өсгөрийн Батцорын хурдан шаргуураа. За тэгээд Энкваторын жаргал сайхны хүрүү алцсан өрөө хоёр бол учиргүй хоол гарч ирээд цаашаа хадуураад тугны гадуур орцсон шүү дөрөв. За буцаж орж иж баригдаж байгаа харагдаж байсан. За өнгөн дээрээ ингээд Дундгой аймгийн өндөр шил сумын уяач Баян мөнхийн манд хоёрын хурдан загалт дагаа ер нь гар хөдөлгөөгөө шүү дээ хөхөд наатлаар нь 240 номертой Дорногой аймгийн айраг сумын уяач Амар Снагийн жаргал хоёрын хурдан хонгоруудан дааг яваад байгаа. За өнгөний 2 дааг ингээд нэг хол шүү дээ хол. За 3 шарга дааган дээр нэг очиул очих юм да. Тэгээд урагшлахгүй энэ хоёр урагш авчих юм. За шарга дааган дээр нэг очичоо тэгээд уруудахад тэгээд цагаан хадны яг зүүндээгөр зэрэгцээд ирсэн. Байна өндөр шил сумын. За шарга дааг чирэн тэгээд байраа бол хадгал гадуу юм шүү. Дорногой аймгийн алтан ширээ сумын уяач Инх төвшингийн урдын шарга дааг 3 дээр яваад байгаа 211 номертой мурдсан. За зөв тийш нэл жаахан далиад байх юм бол хүүхдэр нь цааш нь тамтаруул татаад байгаа харагдж ирсэн. Уралдаанд 32 алтан дурд орлож энэ хоёр дааг ингээ үзүр дээр холбоотой орж ирж байна. Төрүүлж байна. За Бадарчингийн Баян мөнхийн хүү юм болоо да. Баян мөнхийн манд хоёрын загалт дааг төрөө. За Аман үзүүн Дорногой аймгийн айраг сумын уяач. За ингээд 4-5-ын даагнууд тэр бүүн олон дааг байгаа да тэр ард бүжигнсэн олон дааг байна. Алтан ширээ сумаас ирж, мандах сумаас ирж. За 5-ын зэр дааг чи хэнийг зэрд норсон бай. За баярга үзэгч дөрөгөө зогнол зөвлөхгүй юу? Наа Дундгой аймгийн өндөр шил сумын залуу яш мандах хоёр гэдэг юм байна. Энэ даагны эцэг нь болохоор Дорногой аймгийн сайхан долоон аймгийн хадварч Өрнөө хатар гэдэг нь хүү над бэлгэн төгс аймгийн алдарт даваа самбуу гэдэг. Авдаа бэлгэн төгс. Тэ. Тэр юм бэлгэн төгсөн даа. Энэ анхны уралдаан байна уу? Энэ жил 3 дахь ирчнэ. Өмнө яаж уралдаа? Өмнө 6 сарын Монгол даагны уралдаанд төрүүлсэн. Тэгээ сайхан мандахын нэг аваа нааданд чамаач утсан. Тэгээд нас номертой ярьж уралдаа. Оо ганц даахтай ярьж уралдаа. 100 жилийнхаа дааг төрүүлсэн байстай нөө. За баярга. За. За. 3 шарга дагнаас ирээ авчирээ бай. За шарга дагнаас ирээ авчихгүй. За алтан ширээгийн шарга даг 3 орчих шиг л да. Өөрөөсөө үзэж танилцуулахгүй юу? Дорногой аймгийн алтан ширээгийн мөнхөчрийн их түшиг гэж юм байна. За ямар удамтай адуу бай? За энэ эцэг нь 3 аймгийн бүс дорсоо хөгшин хайлаадаг би авсан. Сүхбаатарын асхтыг гэсэн баг. Эх нь болохоор яалтгүй энэ өндөр шил адууны тийм ихтэй. Тэгээд энэ сайхны 107-оор алтан ширээгийн 107-оор өндөр шилдэж гуруулаа их баяртай байна. Баярлалаа. Удамынхаа нутагт ирсэн байна тийм. Одоо яг л удамныхаа нутагт ирж байгаа. 10 жилийн өмнө энэ дэр нэг шарга дуу скол төрүүлсэн да тийм ээ. Гамбын шарга гэдэг дөө. Үгүй ер нь өндөр жилийн ойд бол ирээгүй. Би анх удаага л орж ирж уралдлаа. Тий. За. За амаа үзөө. Амар Снагийн жаргал хоёрын цоогор даг төрүүлсэн. За өчигдөр соёолон дөрүүлсэн баг тийм ээ. Тэгсэн соёлон гарч байгаа хэрэг. За Будан дагны удам өгч хаанах гэдэг байна. За миний Будан даг Дорногой аймгийн айраг сумын аймгийн алдарт яач Самбуугийн намжилсруу гэж миний уурал ах байлаа мундаг сав яач байлаа. Хэцгийнх нь хоёулынгийнх нь их нь амжилт атаа нэгтэй. Эцгийнх нь эцэг энэ алтан ширээгийн аймгийн алдарт яач Эрдэнэбаатар гэж хүний одооны яриалга газар байсан. Эхийнх нь эцэг болохоор Дэлгэрх одооны газар. Намжирангой ер нь Дорногой аймагт байсан том наадмууд найр төр авсан юм да тийм ээ. Ер нь олон сайхан наадмуудад хандаг ордолж байсан. Олон сайхан орднууд энэ би өөрөө хонж оролдож байсан хөхөд. Манаач хөхөд байлаа одоо өнөөдөр ингээд арай сайхан. Энэ уралдаан цоогор даг. Ордны үлгийн сайхан нутагт ирж хоёр сайхан харигдлаа. Нэг төрүүлж нэг ам үзүүдээ сайхан баяртай байна. Энэ цоогор даг энэ жил 3 дахь уралдаан. Шивээгөө нааданд 8-д ороод айраг сумынхаа 100 жилд 10-т орчод ирсэн. Эрдэнэс дагнуудаа уралдаа тэгж оролдож байсан 10 дотор 2 уралдаа. Сайхан ам үзүүд. Баяртай. Баярга. Миний унаач хөхөд энэ Самбуугийн намжилсрын гэж мундаг уяачийн маань зээ охиных нь хөө. За. Бид хоёр энэ сайхан гарны сайхан наадаж байна. Солонгын цэнд ээж гэдэг хүн да. За баярга. Баярлалаа. За зэр дагнаас ирээ авчи та.
За айргийн 5 дурчгүй. За айргийн өөрийгөө сайхан танилцуулахгүй. Баярлаа. За намайг дундгай өндөрсөн мөрө Төрмат Хөсгөр гэдэг. За ямар дунтаа дуу. Энэ манай өөр унгаа дуу. Унгаа дуу. Дээд улам өчлөн. Дээд дунд хөшлөн их нь манай өөр унгаа дуу. Эцэг нь унгаа дуу та. Унгаа дуу. За энэ жилийн анхны уралдаан хийж байна. Тэгээ энэ жилийн анхны уралдаан. За хэд настай мөртөөр наад уу ер нь? 2 насны мөртөө ирсэн. Нэгийг нь харигдуулаад. Тэгээ нэг нь харигдлаа, нэг нь 10 дээр ирсэн. За амжилтч баярыг. За баярлалаа. За мандах сумын Алтан мэрийн догсрынгийн уралдаан хулуулсан Будандаа харигдлаа. За үзэгч өөрийгөө сайхан танилцуулаад агныхаа удам өчлөе. За баярлалаа. Бид орны мандах сум аймгийн алдартай ач. Алтан мэрийн догсрын гэдэг байна. Сумын алдартай ач. За миний Будандаагийн 2 давхар уяа. Унган даага. Миний аавын хөдөлмөрөөр дөрвөнлөгдөж энэ сайхан нутагт ирж даага маань харигдлаа их баяртай байна. Сумын зан гомсрынгийн дөрсөн дөгсөв. За тий. Миний ах сумын загамсрын. За дээд удам өчлөн. За эцгийнх нь эцэг болохоор энэ дорногын өндөр шил, дундгой өндөр шил сумын жамцах ядууны нэг сайхан азраг байсан. Тэрний төлөө манай хурдан будаа азрагны төл Будандааг өнөөдөр аавын найзаас амжиж ирсэн одоо сайхан ирж хурдалж байгаа баяртай байна. За баярыг амжилт. За баярлалаа. Yeah.